Чиний хувьд амжилттай байх, амжилтанд хүрэх гэж яг юу вэ? Хувь хүний хувьд оюун бодол, сэтгэл зүй, бие махбод, мэдрэмжийн хувьд яг юу вэ? Миний бодлоор амжилттай амьдрна гэдэг нь хайраар дүүрэн амьдрах. Зөвхөн хайр сэтгэлийн хайр биш. Өөрийгөө бусдыг инэрч хайрлах, өсөлт хөгжил, тэгээд энэ замналынхаа турш шинээр зүйлс сурч мэдэх, өөрийнхөө төлөө хийсэн алхмууд бүрээс тэр амжилтыг мэдэрдэг гэж бодож байна. Намайг гаднаас нь харахад ажил карьерийн хувьд, өсөлт хөгжлийн хувьд, фитнесийн замналын хувьд ч юм уу гэд тодорхой хэмжээнд амжилттай нэгэн гэж хардаг гэж магадгүй. Гэхдээ нийгмийн статус, ажлын албан тушаал надад энэ мэдрэмжийг төрүүлдэггүй. Харин хайрцаг насаа гарч байгаа юм шиг тэр тухгүй бүсэд тасан зогцох, шин зүйлс сурч мэдж байгаа тэр мөчүүд өөртөө амласан зүйлстэй авч буй жижиг ч хамаагүй алхмуудаас авч байгаа урам зориг. Тэгээд хийж байгаа энэ контентороо яриагаараа нэг ч гэсэн хүнд урам зориг өгч байна. Харах үнцгийг өөрчилж байна гэдгийг унших, өөртөө байгаа ямар нэгэн шарах, травмыг олж мэдэх, эдгэх энэ алхмуудыг авч байхдаа би амжилттай биш шүү, би чадчихшүү гэсэн мэдрэмж надад төрдөг. Мэдээж хүн болгоны хувьд амжилт гэдэг харилцан адилгүй мэдрэмж байдаг байх. Гэхдээ нэг ижил зүйл нь амжилттай байна гэсэн мэдрэмж нь ямар нэгэн алхам үйлдэл хийсний дараа заавал төрдөг мэдрэмж байгаа байхгүй юу? Тэгэхээр миний хувьд амжилттай байхын 3 зарчмыг өнөөдөр та бүхэндээ ярихаар шийдсэн. Нэгдүгээр зарчим нь чиний хүлээн авч буй бүхэн чамайг бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл what you consume you become гэж байгаа. Хоолоор жишээ авъя. Чиний идэж ууж байгаа бүхэн амаарч нь ороод бие чинь нэг хэсэг болоод эд эрэхтэнд чинь шимт хижээлээ өгч байдаг. Харин өөртөө тохирохгүй хортой хоол хүнстэй урт хугацаанд ихээр идээд яваад байвал энэ нь өөх болж хуримтлагдаад явандаа янз янзын асуудал үүсгэнэ дээ. Тэрнтэй яг адилхан ямар орчинд байна, ямар хүмүүсийн дунд ихэнх цагаа өнгөрүүлээд байна, ямар контентууд үзэж байна, ямар дуу сонсож байна, ямар мэдээг байнга үзээд сонсоод байна. Нүдэрээ харж, чихээрээ сонсож байгаа бүхэн чинь бас чамайг бий болгож идэг. Бид нар нүдэрээ ямар нэгэн зүйлийг хардггүй юм байна л да. Тархиараа тэр зүйлийг харж идэм байна. Жишээ нь ногоон өнгө байлаа гэж бодоход энийг би болон өөр нэгэн хүнтэй хамт харахад арай өөр өнгөөр харж болох юм байна. Яг өөр цэнхэр гэж харахгүй нь ойлгомжтой. Гэхдээ shade гэж байдаг шүү дээ. Арай өөр ногооноор харах боломжтой. Интернетээр яваад байсан шүү дээ. Энэ цэнхэр палажуу, саарл палажуу гэд маргаан үсээд. Тэр чинь яг бодиттой байхгүй юу? Яагаад тэгэхээр бидний нүд тэр өнгийг хараад байгаа юм биш. Бидний тархи програмчлагдсан байгаа тэр хэмжээгээрээ тэр өнгийг харж ийна гэсэн үг. Хайр сэтгэлтэй болсон үед, хин нэгэнд дурлсан үед хорвоо ертөнцийг ягаанаар хардаг, улаанаар хардаг гэд зүрлэж хэлдэг шүү дээ. Тэр яг шинжлэх ухаанаар бол батлагдсан юм байна. Хайрын гормонууд ялгарх үед бид нар илүү юмс зүйлийг ягаан өнгөөр харддаг юм байна л да. Тиймээс сошиал медиагаар явж байгаа бүхнийг уншиж, үзэж мэдэх гээд хэрэггүй. Юунд маш фильтртэй хандах хэрэгтэй. Би бол жишээ нь телевизээр ч юм уу, фейсбүүкээр нэг их мэдээ үзье гэж бодоод идэггүй. Угаасаа тэрүүгээр амжилттай яваа, сайн сайхан болж бүтэж байгаа зүйл гэхээсээ илүү дандаа сөрөг мэдээллийг цацчихийдэг. Нэгэнт өнөөдөр надад гаргалгаа шийдэл нь байхгүйгээс хойш би тэрэнд цаг зав, энерги үрж стресстэд яах вэ? Тэртээ тэргүү чиний сонсохыг хүсэж байгаа эсвэл сонсох хэрэгтэй мэдээлэл чинь чам дээр ямар нэгэн замаар хүрээд ирнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Бид нар өдөр тутамдаа дуу хөгжим сонсоод явдаг. Гэтэл хөгжим бидний тархины маш олон хэсгүүдийг идэвхжүүлж идэг ийм зэмсэг юм байна. Ялангуяа мэдрэмжтэй холбогдсон хэсгийг ихээр идэвхжүүлж идэг. Тийм ч учраас гунигтай дуу сонсох үед эм ороод, эрч хүчтэй цоглог дуу сонсох үед урам зориг ороод гал ассан юм шиг мэдрэмж авдаг байх нь. Бас зарим нэг дурсамжтай нь ягт уйлдчихсан байх нь ч би тухайн дууг сонсонгууд яг тухайн үед төрж исэн мэдрэмжүүд буцаал орж ирээд идэг штеп. Тэгэхээр байнга гунигтай, зовсон, шаналсан, хүнд хэцүү утгатай ийм дууг сонсоод яваад ах юм бол тархи чинь наадахыг чинь хүлээж аваад тэгэл биеийнхаа нэг хэсэг болгоод байгаа шүү гэдгийг анхаарах нь байна шүү. Киног бид нэр дотор нь орж үздэг. Ялангуяа аимшиг кинон дээр дуунд нь автаал ямар нэгэн үйл явдал болохоос өмнө айгаал тэгэл дав хийдэл цочоол хүлээж аваад байдаг та. Гэтэл тархи маань
Яг бодит болсон явдал болон жинхнээсээ юм шиг төсөөлсөн төсөөлөл хоёрын хоорондох ялгааг гаргаж мэддэггүй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар кино үзэх дээр чинь би одоо өнөөдөр та нарт ийм кино үз, тийм кино үз гэж хэлэхээсээ илүү та нар өөрсдөө ямар киног ихэвчлэн сонирхож үзээд байна. Тэр чинь чиний амьдралд одоо гоё урам зориг ирч хүч өгч чадчихэв үү, үгүй юу? Үзсний дараа их гонигтай хүнд мэдрэмж төрж гинүү гэдгээ анзаараад нэг үзээрэй л гэж хэлэх гээд байгаа юм. Ойрын 5 хүний чинь дунджаар чамайг дүгнэнэ гэдэгтэй. Орчин үед бол илүү чиний сошиал дээр дагдаг хамгийн их пост сториг нь үздэг 5 хүний дунджаар чамайг дүгнэнэ гэдэг үг хүртэл гарцсан байгаа байхгүй юу? Энэ болохоор ор хоосон үг биш байгаад байгаа. Яагаад тэгэхээр өдөр тутамдаа харилцаж байгаа хүний чинь сэтгэл зүй болон тухайн одоо emotional state чиний байгаа байдал чинь байнга нөлөөлж тархий чинь програмчилж байдаг. Хажууд чинь байнга сөрөг зүйл яриад өвчин зовлон яриад гомдлоо л гэдэг хүний хажууд байгаад байх тусам тархи чинь энэ мэдээллийг эн чинь бодит байдал юм шүү дээ гэж хүлээж аваад нээрэл амьдрал их хэцүү юм байна. Нээрэл юмс ингээд болж бүтэхгүй юм байна гэсэн мэдээллийг байнга баталгаажуулаад байна гэсэн үг. Эсвэргээрээ хажууд чинь өөдрөг байдаг. Альва зүйлээс боломжийг олж хардаг, тэрийгэ ярилцдаг тийм хүн байх юм бол чи ч гэсэн тэр одоо хувилбар руу шилжин орох боломжтой гэсэн үг. Тиймээс эргэн тойрны хүмүүсээ цагаа өнгөрүүлж байгаа найз нөхдөдөө бас анхаараарай. Тухайн хүнтэй уулзсны дараа ямар мэдрэмж өгч байна те? Альва зүйлийг ярьсны дараа чамд чиний энерги чинь ямар хуваа гэдгийг анхаарад үзэх хэрэгтэй. Харилцаж байгаа хүний чинь яриа одоо тархины долгион чиний тархины долгионтой уялдаж өгд юм байна. Энийг brain wave synchronization буюу neural synchronization гэж нэрлэдэг. Хамгийн ойрын хүмүүстэйгээ харилцаж явах үед энэ одоо тархины уялдаа хамгийн ихээр явж идэг. Эсвэргээрээ танихгүй хүнтэй ярилцах үед энэ тархины одоо долгионы уялдаа хамгийн багаар явж идэм байна. Тэгэхээр сүрэг мэдрэмж бодолтой хүмүүстэй уулзсны дараа ядарсан мэдрэмж төрөх нь тэр хүний тархитай чиний тархи чинь синхрон хийгдээд уялдсан байгаа гэсэн үг байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл тухайн хүний энергийг шууд хүлээж аваад байна гэсэн үг. 5 мэдрэхүүгээрээ юуг хүлээж аваад байна? Тэр чинь чиний өдөр тутмын бодол, мэдрэмж, энергид нөлөөлж тархи чинь юун дээр төвлөрөх үү? Цаашид ямар алхмууд авах уу гэдэг дээр чинь нөлөөлж идэг. Өдөр тутмын энэ мэдээллүүд тархийг чинь програмчлаад мэдрэмжүүдийг чинь идэвхжүүлээд явандаа зуршил болж хувираад тэгээд ирээдүй болон хувь заяаг чинь тодорхойлж өгдөг. Тийм учраас хүлээн авч буй зүйлстэй фильтртэй хандах нь зөв. Neuroscientist-ийн хэлж буйгаар бид нар амьдардаг, ажилдаг, байнга очдог газартаагаа мэдрэмжээрээ холбогдсон байдаг гинэ. Номын саанд орвол одоо ном уншмаар хичээлээ хиймээр санагдах мэдрэмжүүд идэвхжих, гэртээ ирэхэд амарч унтах сэтэл төрөх, жимд очвол дасгал хийх гэх мэт. Харин хизээч байж үзээгүй шинэ газар, орон, байр сав, орчинд орохоор тархинд тухайн газартай холбоотой идэвхжил үүсдэггүй ямар ч мэдрэмжүүд уялддаггүй учраас цагаан цаас шиг байд юм байна л да. Тиймээс шин зуршил, шин итгэл үнэмшил, майндсет үүсгэх, шин хувилбарлуугаа өсөрч орох, шинээр одоо амьдралаа эхлэхэд илүү их хэрэгтэй хялбар байд юм байна. Хүн болгон хүссэн оронд руугаа нүгээл хүссэн байр саваа хүснээрээ байр саваа солиод иж чадахгүй шүү дээ. Тэгэхээр байнга очдог газраасаа илүү шинэ газруудыг сонирхоод үзээрэй, шинэ кофе шопд ороод үзээрэй, шинээр зуршил үүсгэж байгаа бол тэндээс эхлээд үзээрэй. Энэ чамд хэрэг болно. Эргэн тойрны хүмүүсээ анхаарах, хин нэг хүнтэй уулзсны дараа энэ хүн надад ямар мэдрэмж төрж байна? Уулзсны дараа миний энерги ямар хуу байна гэдгийг анхаарад өөрөөсөө асуугаад үзээрэй. Энэ бүхэн мэдрэлийн системд чинь шууд нөлөөлж идэг. Гаднаасаа ингээл хүн зүгээр л хүнтэй уулзаад өнгөрч байгаа юм шиг одоо энгийн харагдаж байгаа. Гэхдээ мэдрэлийн систем тарих мэдрэмжинд өгч буй тэр тохиолдлууд худлаа хэлдэг юм биш үү? Миний хувьд үерхчихсэн хүн, найзууд гэд амьдралаасаа явуулсан хүмүүс бол байгаа. Яагаад вэ гэхээр тухайн хүмүүстэй уулзаад цагийг өнгөрүүлсний дараа ч юм уу хамтдаа байх үед ойлголцохгүй эсвэл миний энерги маш ихээр унсан, ядарсан мэдрэмж төрөөд идэг байсан. Ер нь бол салаа замаар ингээд урагчсан, өсч хөгжсөн гэсэн үг. Тэгэхээр ийм тохиолдлууд дээр ч гэсэн энэ зүйлийг таслан зогсоогоод явуулах хэрэгтэй. Тэр хүмүүсийг чи өөрчилж чадахгүй байхгүй юу? Тийм учраас тэр хүмүүс ч гэсэн өсч хөгжих, өөрийгөө ойлгох орон зайг нь өгөх хэрэгтэй.
Дээшээ явах амжилтын төлөө зүтгэж байгаа үед харах үнцэг, ирч хүч, сайн сайханд чинь нөлөөлж дэмжих зүйлсийг өөртөө 5 мэдрэхүүгээрээ хүлээн авч тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадах юм бол амжилтанд хүрнэ гэдэг нь цаг хугацааны асуудал байгаа юм. За хоёрдугаар зарчим нь чиний өөрийгөө харах үнцэг буюу би хэн бэ гэж харж байгаа тэр хувилбар чинь чиний бодит байдлыг бий болгож идэг. Хувь заяагч нь бүтээж идэг. Default mode network гэж байдаг. Тарих идэвхтэй даалгавар хийгээгүй үед амарч байгаа эсвэл бодолд автсан үед хамгийн их ажилдаг тархины сүлжээг default mode network гэж нэрдэг байна. Өөрөөр хэлбэл юу ч хийгээгүй сууж ах үед те ямар нэгэн зүйл дээр төвлөрөөгүй үед тархины өөрийн дотоод ертөнцөө ажилуулдаг горим гэж ойлгож болно. Энэ үед бидний яг жинхэнэ итгэл өмшил, байнга давтагддаг бодлууд, зуршлууд, зам чанар илэрч идэг. Гаднаа 1000 удаа affirmation хийлээд би хүчрэхэг, би ухаалаг гэдэг байгаа мөртлөө дотоод ухамсартаа default mode network чинь би бүтлгүй, би чадахгүй дээ, угаасаа энэ болдгүй юм гэж бодоод байвал аль итгэл өмшил нь давуу байж ялах вэ? Хүн өөрийгөө хинбэ гэж харна, тэр хэмжээгээр ахиц дэвшилт хүрч амжилтанд хүрэх боломжтой юм байна л да. Би өнөөдөр компани захирал болох тийм боломжгүй хүн. Яагаад гэвэл надад тэр мэдлэг мэдээлэл нь байхгүй гэж бодож итгэж байгаа л чиний л зөв. Яагаад гэвэл чиний өөрийгөө харах хувилбар чинь тэр байхгүй юу? Гэтэл зарим хүмүүс ямар ч дээд боловсралгүй хэрнээ багаас нь эхлээд хийсээр хагаад маш том амжилтанд хүрчихсэн байдаг. Тэр хүмүүс өөрийгөө хизээж голоогүй байх нь. Супер хиротой кинон дээр жишээ авах юм бол тухайн супер баатар нь маш тийм чадварлаг хүчтэй нэгэн байдаг штэ. Гэхдээ уг кинон дээр материаллык зүйл гэхээсээ илүү тэр баатрын дотоод сэтгэл зүгээрээ юуг даван туулж, юутай нүүр тулж байна гэдгийг маш тод харуулж идэг. Тухайн замналтаа хэн болж хуурч байна вэ гэдг нь илүү чухал байгаа байхгүй юу? Амьдралч бас түүнтэй яг адилхан. Бид нар ямар нэгэн зүйлийг, материаллык зүйлсийг, хань ижлийг, хайр сэтгэлийг гэхээсээ илүү түүнээс төрөх мэдрэмжүүдийг хүсдэг. Тэгэхээр хүссэндээ хүрч хүссэн тэр мэдрэмжээ авахын тулд өөрийнхөө дараагийн хувилбартаа эсвэл хүсэж байгаа хувилбартаа шилжин орж байж энэ бүхнийг цогцлоож чадах нэ. Алдартан болох, сая дагагчтай болох, илүү их мөнгө хийх, албан тушаал ахих ч юм уу, эрүүл, гоё, фит биетэй болох гэх мэт хүслүүд бол буруу биш ээ. Энэ бүхэн чиний дараагийн хувилбар чинь хэн байх юм бэ гэдгийг чинь чамд ойлгуулах гэж ирсэн, мотивац өгөх гэж ирсэн хүслүүд байхгүй юу? Жишээ надад ямар нэгэн санаа төрөөд зорилгоо ингээд тодорхойлонгууд шууд би хэн байж иж энэ зорилгод хүрэх юм бэ гэж бодож эхэлдэг. Жишээлбэл би энэ жил анх удаага марафонд гүйе гэж шийдсэн. Өмнө нь бол гүйж байгаагүй. За тэгэнгүүт би энэ жил энэ зорилготоо хүрэхийн тулд өдөр бүр биш юмаа гэхэд өнжөөд нэг гүйдэг хүн байя гэж шийдэж байгаа байхгүй юу? Амар ухаантай мундаг энтертэй биш. Зүгээр л ингэж бодож би хэн бэ, хэн байх юм бэ, хэн байж иж би энэ бүхэнд хүрэх юм бэ гэж бодож эхлүүлэх юм бол энэ нь дараагийн алхмуудыг маань илүү тодорхой, ойлгомжтой хялбар болгож өгдөг. Тэгээд өөрийгөө сургаад явж байгаа. Миний үнэхээр хүсэж байгаа зүйл марафонд ороод медаль авах уу гэвэл үгүй. Харин энэ шин чаленжийнхаа төлөө би алхмууд авч шүү. Би чадчихлаа шүү. Би бас зорьсон зүйлстэй ахиц дэвшил үзүүлж чадчихшүү гэсэн тэр мэдрэмжийг авах нь л амжилттай гэсэн тэр би чадчихшүү гэсэн тэр мэдрэмжийг надад өгөх нь байна. Тэгэхээр юу хүсэж байгаа, ямар амжилтанд хүрэхийг хүсэж байгаагаас хамаарат чиний дараагийн тэр хувилбар яг хин юм бэ? Тэр ямар мэдрэмжүүдтэй байх юм? Өдөр тутамдаа ямар үг үйлдэл хийдэг байх юм? Ямар зуршилтай байх юм? Оюун бодол нь ямар байх юм гэдгийг тодорхойлоод тэр хувилбарынхаа төлөө ажиллах хэрэгтэй. Тэгэхээр ингэж shift хийснээр түрүүн ярьсан default mode network маш хэрэгтэй. Ингэж shift хийхин тулд хичээгээгүй үед ч гэсэн ил гарч ирдэг тэр зан характер зуршлуудыг чиний үндсэн горин болгож ажилуулна гэсэн үг. Чи өөрийгөө хэн гэж итгэж үнэмшдэг юм? Тэрний чинь төлөө тархич нь ажилд юм байна. Гаргаж байгаа зан авираас ахуулаад. Тэгэхээр минийхаар нэг жишээ авъя л да. Би контент бүтээ, иймэрхүү сэдвүүдээр яриа хий гэж бодоод ер нь бол удаан явж байгаа.
Ярих зүйл нь их байгаад байдаг хэрнээ ямар нэгэн алхам юусоо авахгүй. Одоо айдсаас болоод ч юм уу, бусад хүмүүс намайг шүүмжлэх болов гэдэг бодол нь илүү байсан ч юм уу, янз янзын шалтгаан гаргаж ирээл хойшлуулад байсан. Тэгэл нэг өдөр босч ирээл за би контент бүтээгч байя. Намайг бусад хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй. Гол нь энэ яриа хүрх гэсэн хүндэл хүрнэ гэд бодоо шийдчихсэн чинь бүх зүйлс илүү тодорхой хэлбэр ойлгомжтой болчихсон. 7 хоногт яг яаж скриптэ бичих юм, хизээ рекорд хийх юм гэдэг нь ч гэсэн ойлгомжтой болчихсон гэсэн үг. Хүссэн хувилбартаа орж чадчихвэл тархины үндсэн гормоо өөрчилж чадчихвэл хүссэн зүйлстэй амжилт гаргах нь цаг хугацааны асуудал. Identity shift буюу хүссэн хувилбартаа орох тухай илүү наривчлан үзмээр байвал миний хэн байхаа өөрчил тэгээд бүх зүйл өөрчлөгдөн гэсэн гарчигтай контентыг үзээрэй. За амжилтын 3 дугаар зарчим нь итгэл. Хамгийн сүүлийнх буюу 3 дугаарх нь. Өөртөө итгэх итгэл, өөрийнхөө үндсэнд итгэх итгэл, чиний олж хараагүй маш олон гайхалтай боломжууд энэ орчлон хорвоо ертөнцөөр дүүрэн байгаа гэдэгт итгэх итгэл. Зарим зүйлсийг бид нар нүдэрээ харж чадахгүй шүү дээ. Жишээ нь өөртөө итгэх итгэлийг бид нар нүдэрээ харж чадахгүй, барьж чадахгүй. Гэхдээ энэ зүйл байдаг. Яг тэрнтэй адилхан хорвоо ертөнц дээр бидний олж хараагүй, мэдрээгүй ч гэсэн байгаа тэр олон боломжуудыг бид нар байгаа гэдгийг ойлгоцсон байхад дараагийн алхмууд маань арай илүү туучиртай болж эхэлнэ. Энэ бүхэн боломжтой, би энэ бүхнийг хүртэх хэрэгтэй хүн шүү гэж итгэж чадахгүй бол хэрхэн хүссэн зүйлстэй хүрэх билээ дээ. Өөртөө итгэх хэрэгтэй. Өөрийн чинь үн цэнийг унгаагаад байгаа ямар нэгэн итгэл үнэмшил, шарах трам байгаа бол тэрийг олж илрүүлээд эдгэх хэрэгтэй. Би чинь чаддаг хүн шүү гэдгийг өөртөө нотлох хэрэгтэй. Тэгээд харагдахгүй байгаа ч гэсэн энэ ертөнцөөр дүүрэн байгаа эд шитийн мэд боломжуудад итгэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хорвоо дээр төрсэн хүн бүхэн нэг нэгнээсээ илүү биш, яг ижил тэгш эрэхтэй ба бүгд маш их баялаг дунд аз жаргалтай амьдрах хэрэгтэй гэж би итгэдэг байхгүй. За энэ удаагийн контент маань ингээд өндөрлөж байна. Намайг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Амжилт хүсье.